Тэсэн мэцхан бүгд цаг үеийн тэгээд өнөөдөр ярих сэдв бол өөртөө читгэмээргүй амьдралыг өөрчлөлтөг үгсийн гэж юм аа гэсэн сэдвийн доор ярих шийдлээ. Өөрийнхөө сэтгэл доторх үгсийг өөрчлөхвөл амьдралын өөрчлөгдөнө гэсэн санаатай. Үг гэдэг гайхалтай хүч оршдог үгс эцэстээ бодит байдал болтгоо. Японд нэг алдартай үг гэдэг юм байна. Готод тамаа буюу үгний сүнсний хүч юм аа гэсэн утгатай үг байна. Хит хитэн жишээ хэлье. Эр үг болон инэрэл нөхөрсөг найрсаг уужим сайхан сэтгэлтэй гэж үг хэрэгжилж бичсэн хүмүүсийн судалгааны дараа илүү сайхан сэтгэлтэй тусархаг болж байжээ. Харин эсвэргээр сөрөг үг буюу төрөмгийн саад болсон залхамаар гэсэн сөрөг үг хийсэн хүмүүсийн судалгааны дараах нь айш муутай бусдыг хорлох хандлагатай болжээ. За мөн бас дахиад нэг судалгаа байна. Хөгшрөлтийн үг яриа хэллээ. Таяг үчлээ үсээрсэн гэх хөгшрөлтийн үг хэлсний дараа хүмүүсийн алхалт нь хүртэл удаашарсан байна гэж үзсэн байна. За дахиад нэг жишээ. Би хүчтэй гэж хэлсний дараа гарын хүчний хэмжихэд хүчтэй гарсан байна. Тэгээд би сул гэж хэлээд гарын хэмжиг мэдээж сул гарсан байна. Өөр нэгэн судалгаагаар эрг үг хэрэглэдэг хүмүүс тийм биш хүмүүсээс дунджаар 10 жил урт насалдаг төдийгүй илүү эрүүл цаваа байдаг гинэ. Тэгээд бүгдэнд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. Тэгээд баярлалаа.